зээл хөөцөлтнө гэдэг ч бүүн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол? Зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэд мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.1-ээс санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн талаар ярилцах гэж байна. Манай эфирт Голомт банкны бизнес хөгжлийн газрын төслийн менежер Мөнх Туяа өргөдөж ирсэн байгаа. За үүний өмнө жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн талаар сонсогчдод товчхон танилцуулъя. Яг ямар учиртай ямар зээл байна? Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан анх 1993 онд байгуулагдсан бөгөөд одоо бол аж үйлдвэрийн яамны харьяа бол үйл ажиллагаа явуулдаг. Манай банк нь бол анх 2009 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа. Тэгээ хамтран ажиллаж дамжуулан зээл төлөх үйл ажиллагаа явуулж байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн гол зорилго нь бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулж урт хугацааны хөнгөлтэй зээл олгох, экспортыг нэмэгдүүлж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгосон ажил олгогчдод зээлийн дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн бизнес төслийг дэмжих тийм зорилготой зээл байгаамаа. За давуу тал гэх юм бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гол зорилго нь бол тийм жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан тэдгээрийн бизнесийг дэмжих. Тэгээд энэ бол нэлийн эрэлттэй манай банкнд бол нэлийн эрэлттэй олон жил явж байгаа. Тэгээд өмнөх зээлдэгч нар нь бол нэлийн туршлагатай аваад энийг энэ зээлийн тийм ашиг тусыг мэдсэн байдаг. Ер нь бол зээл бол хугацаа урт хүү бага байх юм бол тэгээ ашигтай бол явчих. Ер нь тийм. Ер нь хугацаа урт тэгээд хүү багтай бол ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид бол айгүй дэмжлэг үзүүлдэг. Тэгэхээр энэ зээлийн хувьд бол хугацаа хүүн. Энэ зээлийн хувьд бол хугацаа нь бол жилийн 7% гэж байгаа. Энэ бол нэлээд бусад зээлүүдтэй харьцуулахад нэлээд бага. Хугацаа нь бол жилийн 5 хүртэлх жилийн хугацаатай байдаг. Дээрх хүмүүс бол эхлээд бол төслөө бичдэг. Ямар төсөл бичих үү гэхээр ямар бизнес хийж байгаа, хэдээр ажлын байр нэмэгдүүлэх, тэрийг тодорхой сайхан төслөө бичээд дээрх төслөө бол жижиг дунд үйлдвэрлэх дэмжих сан тэн дээр очиод өгнө. Тухайн төсөл нь хэрвээ тухайн сангийн шаардлагыг хангаж явах юм бол төслийг хүлээж аваад төсөл сонгон шалгах хурал гэж үүдэг тэрэнд оруулдаг. Гэхдээ түүнээс өмнө төслийг бол хизээ авахад тухайн энэ сан нь бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудасаар олон нийтэд мэдээлдэг. Тэр мэдээлэх үед нь л тэр та төслөө тэнд авчиж өгөх ёстой. Тэгвэл ямар шаардлага тавигдах вэ? Би одоо жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг авъя. Тэ амар байна. Би ямар явах хэрэгтэй вэ? За танд бол шаардлага тавина. Хамгийн ихэнд бол та жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйл заасан шалгуур үзүүлэлтийг хангасан жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр одоо энэ бүртгүүлсэн байх ёстой. Түүнээс гадна та таны тэр төсөл бол тухайн энэ одоо аж үйлдвэрийн салбарын бодлого тэргүүлэх чиглэлд нийцсэн байх хэрэгтэй. Түүнчлэн зээлийн хугацаа өгтөрсөн үргүй та өмнө зээл авч исэн бол тэр зүйлээ хугацаанд нь төлдөг. Ямар нэгэн тийм хугацаа хэтэрсэн зээлийн өргөө бах. Тухайн энэ зээлийг авснаар та бол ямар нэгэн ажлын байр нэмэгдүүлэх ёстой. Хамгийн багадаа нэг ажлын байр нэмэгдүүлэх ёстой. Гол зорилго нь бол ажлын байр нэмэгдүүлэх. Тийм учраас та ажлын байр нэмэгдүүлсэн байх ёстой. Түүнчлэн одоо тухайн төслийнхээ 100%-ийг та зээлээр авч болохгүй. Та тухайн төслийнхээ 30%-ийг өөрөө гаргасан байх шаардлагатай. Одоо жишээ нь та барилга барьж байна гэх юм бол ядаж барилгын ажлын суурийг юм уу тавьсан. Та жишээ нь оёдлын үйлдвэр хиймээр байна гэх юм бол та ядаж оёдлын машин авцсан. Эсвэл та өөрөө байраа худалдаад авцсан. Тийм байж та үлдсэн тэр 70% дээрээ санхүүжилт авах хэрэгтэй. Түүнчлэн одоо орон нутгийн зээлдэгч нараас байж болно. Зөвхөн Улаанбаатар хотод биш. Тийм бол та тухайн орон нутагта бүртгэлтэй байх шаардлагатай. Тэгвэл ямар үйл ажиллагаа эрхлэлтийг аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийн төсөлд энэ зээлд хамрагдах боломжгүй. За боломжгүй төслүүд гэж байгаа. Жижиг дунд үйлдвэрийн тэр тухайн хуулиараа бол жишээ нь тамхи согтууруулах ундаг үйлдвэрлэлийг эрхлэгчид мөн одоо төлбөр таавар, бооцоо тоглоом, казино ч юм уу эд мөнгө тэр хонжир суглаа. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллага, мөн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд ашигт малтмал ирэх ашиглах тийм үйлдвэрлэгчид бол тухайн энэ зээлд хамрагдах боломжгүй. За миний одоо төсөлдөө шалгарчлаа. Одоо яах вэ? Яах ёстой? Та ингээд төслөө шалгарсныг жижиг дундын сан танд мэдэгдэн. Түүнчлэн тэр жижиг дундын сангийн цахим хуудсанд таны мэдээлэл гарах ёстой. Тэр тохиолдолд та жижиг дундын үйлдвэрлэл хөгжүүлэх сан дээр очиод
дэмжигдсэн албан тоо тавна. Танд одоо энэ төсөл нь дэмжигдсэн ингээд танд албан тоо хийж өгнө. Тэр төслөөд албан тоотоо та бариад манай голом банкны дурын салбарт очиж болно. Та өөрийнхөө ойролцоо, гэрийнхээ ойролцоо эсвэл бизнес хийж байгаа тухайн дүүргийнхээ ойролцоо юм уу очиод төслөө аваад очино. Тэгээд тэр төслийг чинь манай ажилтан аваад таны төсөл тэр жижиг дундын сангаас дэмжиж ирсэн байна уу гэж тулгаж үзээд тэгээд таны төслийг хүлээж авна. Гэхдээ зээлдэгч анхаарах нэг юм бол дээрх тэр төслийн хугацаа нь бол 45 хоног байдаг. Та тэр хугацаанд амжиж авчирч өгөхгүй бол энэ төслийн чинь төсөл нь хүчингүй болно. Тиймээс та ирээд манай банкны ажилтны тавьсан бүрдүүлэх ёстой материалуудыг бүрдүүлж өгөөд тэгээд банкны зээлийн одоо шийдэх хугацаа нь 14 хоног байдаг учраас та дээрх бүх юг тооцох ёстой өөрөө. Тэгээд бүх материалаа бүрдүүлж өгснийхээ дараа зээлийн эцсийн шийдвэрийг манай голом банк гарна. Түүний дараа бид нар таны тэр хүсэлтийг жижиг дундын үйлдвэр хөгжүүлэх саналуу таны зээлийн шийдвэрийг явуулаад эцсийн санхүүжилт орж ирсний дараа та зээлээ авнаа. Энэ зээлийн хувьд өөр ямар нэгэн тийм юу гэдэг нэмэлт юм шаардлага юу байх вэ? Ер нь бол ихэнх төслийн зээлүүд бол одоо угаасаа байгаль орчинд ээлтэй гэж байгаа. Хүний бид хор хохирол учруулахааргүй тийм төслийг дэмжинэ гэд байгаа. Энэ зээл дээр ч гэсэн тэр шалгуур адилхан бас тавигдана. Түүнчлэн болвол энэ зээлийн зорилго нь бол ажлын байр шинээр нэмэгдүүлэх учраас ажлын байр гэдэг дахиад бас яригдж байгаа. Та ажлын байр энэ зээлийг авснаар та ажлын байр нэмэх ёстой. Мөн цаашаа нэмсэн ажлын байраа доктортой хадгалах хэрэгтэй. Таны хэрэг барьцаа хөрөнгө бас хангалтгүй үед одоо таны барьцаа хөрөнгө хангалтгүй үед зах зээлийн үнэлгээ нь одоо банкны барьцааны хэмжээг хангахгүй та зээлийн батлан даалтын сан гэж байгаа. Тэнд хамрагдаж та болно. Тэгэхээр жишээ нь одоо би энэ жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн зээлийг авцсан тий. Аваад бизнесээ өргөжүүлсэн. Одоо миний тий зээл эргээд төлөгдөд дууссан. Дахиад би бизнесээ илүү өргөжүүлэх надад сонирхол байдаг. Тэнгүүт энэ зээл ер нь их боломжийн санагдаад дахиад авах сонирхол байгаад байдаг. Тэгвэл ийм боломж байх уу? Тийм боломж байгаа. Та хэрвээ энэ зээлээ амжилттай төлөө дууссан, хугацаанд төлөө дууссан бол та дахин одоо төсөл бичнэ. Эсвэл одоо яг өргөжүүлэх байгаа тоног төхөөрөмж нэмж авах байгаа бол та төслөө дахин бичээд дахин жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төслөө өгнө. Ганцхан одоо жижиг дундын үйлдвэр хөгжүүлэх сан түүнээс гадна бол нэлээд өөр зээлүүд бол засгийн газартаа хамтарч хэрэгжүүлдэг. Тэр төсөлд нь ч та хамрагдсан болно. Хугацааны хувьд бол ерөнхийдөө банк хугацааны ер нь бол эхний энэ төсөл нь дуусангууд дахиад одоо төсөл шалгаруулаад жижиг дундын сангаас дахиад зарладаг. Олон нийтийн хэвлэл мэдээлэл хэрэгстэй дахин зарладаг. Энэ төсөл нь бол нэг яваал дуусахгүй. Тийм. Дараагийн 45 хоног дуусны дараа дахиад зарлаад дахиж хэрэгждэг. Тэгэхээр бизнес эрхлэгчид маань ер нь энэ зээлийг сонирхож байгаа бол илүү дэлгэрэнгүй мэдээллийг ханаас авах. Мэдээж голом банкнд хандаад авах боломжтой байх. Өөр ямар мэдээллийн? Тийм. Манай одоо голом банкны захим хуудас болон лавлах харьяа салбар тооцооны нэгжүүд бүх мэдээллийг өгнө. Түүнээс гадна та ажил дүрийн яамны харьяа жижиг дундын үйлдвэр хөгжүүлэх сан дээр очиж болно. Ажил дүрийн яамны харьяа захим хуудаснаас бас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Зээл хөөцөлтнө гэдэг ч бөөн чирэгдэл юм шүү. Тоймтойхон юм аваагүй хэрнээл цалин дуусчих юм аа. Цалингийн зээл лизинг хоёрын аль нь ашигтай байдаг юм бол зээлийн хүү хадгаламжийн хүү л гэдэг. Ингээд хүүгээ яг яаж зөв тооцохыг бид нар мэддэг үү? Санхүүгийн харилцаанд ороход энэ мэдэхгүй олон бэрхшээл танд тулгарч байна уу? Бизнес радио 98.9 санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк хамтран таны санхүүгийн боловсрол нэвтрүүлгийг хүргэж байна.